Yeah, yeah. Monroe's Park Lodge. Сайн бодлын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаарыг эхэлж байна. Сонсогч та бүхэнд яг энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. За бид Улмаа байна. Сайн уу Лори байна. За өнөөдөр бид хоёр сүнсний мэдлэг мэдрэмжийн тухай ярина. Бид нэр одоо энэ хүний биеийг олж төрхөөс өмнө маш олон мянган жил маш олон төрлүүдийг авч явсаар агаад хамгийн дээд төрөл болох энэ хүний биеийг олж төрсөн байдаг. За тэгээд анхандаа бол ингээд нэг эс замгаас ахгуулаад хорхой, шоргоолж, ялаа шумуул одоо юу гэдэг чулуу, өвс, мод ургамал, амтан гэд энэ бүх төрлүүдийг авсаар агаад хүний төрлийг олж төрсөн байдаг. Тэгээд яг энэ олон төрлүүдтэй явж байхдаа одоо цуглуулсан тэр хуримтлуулсан мэдлэг мэдрэмж нь хүний сүнсэнд ингээ сийлэстэй байж идэг. Тэгээд бид нэр одоо хүн болоод энэ нийгэмдэр амьдраад явж байхдаа тэр мэдлэг мэдрэмжүүд ингээд гарч ирдэг тий. Заримдаа ингээд энэ хайрцаглагдсан нийгмээс болоод өөрөөсөө өөр хүн болж ингэж хэлбэршиж идэг. Тэгээд яг энэ сэрэлтийг авснаасаа хойш буцааж нөгөө би яг хэн байсан бэ гэдэг тэр өөрийгөө жинхнээсээ одоо олж авд юм аа. Түүнээс өмнө болохоор энэ нийгмийн хэм хэмжээнд тохируулж одоо шал өөрөөсөө өөр хүн болж явсан байт юм байна. Тэгэлгүй яах вэ? Бид нар гэхдээ яг өмнөх дугаар дээр ч гэсэн ярьж байсан ш бид нар нөгөө өөрсдөө анзаарахгүйгээр яг ийм нийгмийн шахалтанд орж бид нар ингэж хэлбэр төрсөө өөрчилж буюу сүнсний мэдээлэл ингэж дарж идэм байх тий. Тэгээ ер нь хүн болгон л мэддэн шүү дээ. Багасаа ер нь ингээл муу юм хийж болохгүй те, хулгай хийж болохгүй, бусдыг гомдож болохгүй ч гэдэг юм уу. Энэ мэдээллүүд маань ер нь яг хаанаас ирдیں۔ Те. Өмнө угаасаа л бидний сүнсэнд байсан байна те. Жох хүүхд хүртэл ингээл зайрж болохгүй те, муухай юм хийж болохгүй гэдгийг мэддэн шүү дээ те. Тэгэхээр бид нарт тэрийг анханаас нь зааж өгөөгөөрнээ тэр хүүхэд ингээд зүн совингороо мэдрээд байна те. Тэгвэл энэ мэдээлэл хаана байсан? Яагаад мэдээд байгаа нь те? Энэ тухай хоёлаа илүү дэлгэрэнгүй ярий те. Яг яагаад бид нар өөрсдийнхөө энэ сүнсний мэдлэг мэдрэмжийг ингээд сонсолгүйгээр дараад ингээд хэлбэршээд өөр дүртэй болоод идэв. Дарахгүйгээр яг ингээд яаж хөгжүүлэх боломжтой вэ гэдэг тухай те. Хүүхэд төрснөөс хойш ингээ 3 нас хүртлээ одоо өмнөх амьдралынхаа тэр мэдлэгийг одоо авч хадгалж явж идэг. Тэгээ тэрнээсээ хойш ингээд ухаан орсон цагаасаа хойш болохоор ингээд тэр өмнөх одоо мэдлэг мэдээлэлээ мартж идэг. Бид нар ингээд бага наснаас эхлээд ингээ хинч зааж өгөөгүй байхад энэ амьдралын одоо тухай маш олон зүйлийг боддог. Тэгээ жоохон хүүхэд гэлтгүү тэр чинь маш их зүйлийг мэддэг байдаг. Тэгтэл одоо бид нэр томчууд бид нар чинь хүүхдийг юу ч мэдэхгүй гэж одоо бодож идэг шүү дээ. Тэгээд одоо янз бүрийн юмыг ингээд зааж өгдөг. Эн чин зөв, эн чин буруу гэх мэтчлэн одоо ингээд хүүхдэд яг нөгөө тэр том хүнийхээ өнцгөөс одоо нөгөө зааснараа энэ нийгмийн хэм хэмжээг одоо ингээд суулгаж эхэлж идэг. Энэ төрөлдөө сэрэлт авж байгаа хүмүүс болохоор өмнө нь олон дахин удаа хүний төрлийг авч ирсэн байх магадлал маш өндөр байдаг. За яагаад гэвэл хүний одоо энэ сүнсний хөгжил маш одоо янз бүр байдаг тий. Тэгээд би яг нөгөө нэг анх энэ сэрэлтийг авчаал явж байхдаа одоо хүн болгон энэ амьдралын утга учирыг ойлгох ёстой юм шиг айгүй өндөрдөг гэсэн. Тэгээд хүн болгон энэ насандаа энэ яваа одоо энэ төрөлдөө сэрэх ёстой юм шиг тийж боддог гэсэн байхгүй юу. Тэгтэл одоо тий өмнө нь одоо олон удаа хүний биеийг авч төрж исэн хүмүүс болохоор одоо энэ насандаа илүү одоо сэрсэн байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө өөрөө ингээд сэрчингүүтээ нөгөө жишээ нь одоо 1-р ангийн хүүхдээр 10-р ангийн тоо бодуулах гэдэгтэй л яг адилхан болчиход байгаа байхгүй юу. Ер нь л тэгээ нөгөө зарим хүмүүс эднэр одоо яагаад ингэж ойлгодоггүй байна энэ ч одоо гэх шүүмжлэх хандлагатай байдаг гэсэн. Тэгтэл одоо тий энэ төрөл авах гэдэг энэ зүйл болохоор хүний хувьд өөр тэгээд яг энэ насандаа яг юуг суралцах гэж ирсэн юм бэ гэдг нь өөр байдаг. Тэгээд одоо энэ насандаа сэрж байгаа хүмүүс болохоор угаасаа сэрэх ёстой цаг нь олцсон хүмүүс байсан. Энэ насандаа сэрж амжаагүй хүмүүс болохоор одоо өөр зүйлийг суралцж ийсэн. Одоо жишээ нь ингээд
мэдрэмжүүдийг суралцж иж болно шүү дээ. Эсвэл одоо дөнгөж одоо анхны удаага ингээ хүний төрлийг авч байгаа хүн ч гэж болно шүү дээ. Тийм хүмүүс болохоор одоо ингээд төдийлөн энэ амьдралд одоо ийм утга учиртай шүү. Өдр гэл нэг тийм гүн юм нэх бодох сөхөөгүй явж байгаа л ингээл дуустдаг ч гэдэм үү те. Ер нь ингээд хүн хүний туулал өөр гэдэг нь яг энэ эс юм байна. Бид хоёр яг ингээд нөгөө сэрэлт явагдсанаас хойш ингээд эргэн тойрноосоо маш их ажилласан те. Гэр бүлийнхнаасаа бид нэр яагаад ийм зүйлийг ойлгохгүй байгаа юм бэ гэл жишээ нь миний хувьд бол ингээд гэрт айгүй их ингээд зөрчил гардаг те. Тэгээд яагаад та энэ зүйлийг ойлгохгүй эн чинь ийм амархан штэ гэл нөгөө анх дөнгөж ингээд сэрэлт явж байхдаа ингээд айгүй их юм маргаан үүсдэг гэсэн байхгүй. Тэгээ сүүл рүүгээ ингээд ойлгосон нь яг тэр байсан те. За энэ хүн угаасаа л цаг нь болоогүй те. Магадгүй яг энэ насндаа яг л өөр юм л сурах гэж ирсэн байх гэдэг ч юм ингээд баг багаараас ингээд гэр бүлийнхнаагаа ингэж ойлгож бас эхэлж гин те. Тэгээ бид нар заавал ингээд хүн болгоныг ингээд сэрэх гээд ч юм уусгүй хүн болгон адилхан байх ёстой гэсэн юм бас л нөгөө нэг тэр хайрцагтандаа л чих гээд энэ гэсэн үг шүү дээ. Бид хоёр тал сэрэгт явагдчихлаа. Тэгэхээр та нар ч гэсэн адилхан байх ёстой гэд нэгэсэндээ бид хоёр яг нэг өөрсдийн нэг хайрцгийг бүтээчээд тэр дотроо нөгөө эргэн тойрны хоёр дотныхоо хүмүүсийг бас чих гэж дайраад исэн байгаа байхгүй те. Тэгээ яг ингээд үнэхээр хөгжил явагдснаас хойш л яг энэ бүгдийг ингэж ухаарч ойлгож байгаа, мэдэрж байгаа гэсэн үг те. За тэгээд яг өмнө нь одоо олон төрөлтөө одоо хүн байсан тэр сүнснүүдийн хувьд болохоор одоо ямар нийтлэг шинжүүд байдаг вэ гэхээр ер нь л энэ амьдралыг одоо илүү тийм гүн утгаар нь одоо хардаг тий. Юмны одоо цаад учир утга одоо тэр цаад зүйлийг нь илүү их одоо ач холбогдол өгдөг байдаг ч юм уу тий. Яг наадлын тэр өнгөн хэсэг тэр хэлбэр талд нь болохоор тийм ч их ач холбогдол өгдөггүй байх жишээтэй. Тэр нь болохоор одоо бид нэр хит их юмд шундсан штэ тий. Жишээ нь эмэгтэйчүүд одоо юу гэдэг айгүйх эдийн шуналтай байдаг ч гэдэг нь нийтлэгээр нь л би ярьж байгаа шүү бүх эмэгтэйчүүд гээгүү те. Ер нь бол ингээл гоё гуталцсан үх юу байдин те. Алт мөнгө идэлч гэдэг юм уу. Яг ийм төрлийн хүмүүс маань ерөөсөө л одоо олон төрөл аваагүй хүмүүс те. Бас л эндээсээ сурах юмаа сурж ижил буцнаа л гэсэн үг те. Гэтэл миний хувьд бол бүр шал эсэргээрээ те. Надад ерөөсөө тийм гоё сайхан тансаг юм ерөөсөө таалагддгүй ингээ маш энгийн байдаг те. Би хизээж тийм брендийн гуталцсан хүнд ингээ шунж байгаагүй алт мөнгөнд шунж байгаагүй те. Тэгэхээр магадгүй би ингээд нэлээд олон төрөл авцсан магадгүй хөршин сүнсч байх боломжтой байгаад байгаа байхгүй юу. Яг нэг юм нэг бүр хитээцэн хэрэглээ бүр маш юм сонин санагддаг байсан юм байна. Ер нь бага наснаас ингээл одоо жишээ нь зүгээр ингээл усыг хитрхи их гойжуулах ч гэдэг юм уу тий. Ямар ч ашиглаагүй үедээ одоо жишээ нь шүдээ угааж хатаа усаа их гойжуулах ч гэдэг юм. За тэгэл одоо хоол хүнстэй хитрхи ихтүүлж хийгээл маргааш нь ингээл хайдаг ч гэдэг юм уу. Энэ болохоор ингээд маш тийм айгу буруу зүйл гэдгийг ингээд бүр мэддэг л байсан юм л да. Тэгээд одоо ингээл өмсгөө ээжиж одоо ингээл тий тааралцсан хуцаа аваад одоо шакавара дүүр ингээл хэрэггүй хуцнуудтэй тий. Тэгээл тэрийг одоо хайдаг хог үүсгдэг чи тий. Тэгээд иймэрхүү одоо нөгөө шунлын сэдэлтэй байгаад байгаа сте тий. Ийм зүйлүүд ер нь буруу штэ гэдгийг ер нь их боддог байсан юм. Тэгээ яг нөгөө одоо жишээ нь одоо нэг хувцс маань ингээл илэгдэхгүй ингээл байж лах юм бол энийг бол өмсчил авах хэрэгтэй штэ. Илүү юм үү ямар хэрэг байд юм болоо гэд энэ зүйлүүд дээр ингээд гайхаад явж явах үед болохоор яг нөгөө нийгмээс одоо өөр утгууд орж ирдэг тий. Энэ нэг юм одоо байнга л нэг хувцастайгаа явж явах юм ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ залуу хүн байж одоо гой ганган байхад яадаг байна ч гэдэг юм уу. Ингээд нөгөө шүүмжлүүд орж ирэнгүүт нэрээ юу илээ гэж заримдаа боддог тий. Би ер нь өөр байгаад байгаа юм байна. Би л болохгүй байгаа юм байна. Би ер нь тэгвэл өөрийгөө гоё одоо өөрчилнө ч гэдэг юм уу. Ингээд нөгөө нийгмийн шүүмжлэлүүд орж ирэнгүүт шууд нөгөө нэг өөртөө байсан дуу хоолойг одоо баг багаар дарж эхэлдэг тий. Тэгээ би одоо энэ нийгмийн хим хэмжээнд би таарах хэвээр гингүүтээ өөрөөсөө өөр хүн болж өөрчлөгчлээ тийм юм л да. Тэрийгээ одоо ерөөсөө анзаарахгүй явж байгаад нэг мэдсэн чинь би өөр хүн. Тэгээд одоо нөгөө сэтгэлд одоо ханамжгүй байдлууд чинь яг эндээс ингээд үүддэг тий. Тэгээд нөгөө өөрийгөө бүр мартцсан учраас нөгөө өөрийгөө одоо хин гэдгээч бүр мэдхий болсон гэдэг тий. Заримдаа хүмүүс ингээд би ер нь юунд дуртай юм бэ? Би ямар хоббитэй юм бэ? Миний сайн тал юу юм бэ? Миний муу тал юу юм бэ гэд тэр зүйлүүдээ ч гэсэн ингээд өөрөөсөө асуухтаа бүр өөрийгөө мэдхий болсон байдаг.
бид ихэвчлэндээ ингээд өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй байх үедээ тий өөрийгөө олоогүй үедээ аа, бусдын хэл амаар өөрийгөө хэлбэршүүлж идэг. Чи өстэй гоё юм сайхан байна гэх юм бол хөөрж тавихгүй л тий. Чи жоохон онцгүй байна гэх юм бол гунгаж тавихгүй л. Тэгэхээр энэ нь яг юунаас олж ийнэ гэхээр яг тэр өөрийгөө хэн гэдгийг олоогүй байх үедээ л ер нь нийгмийн хэм хэмжээнд өөрийгөө тааруулах гэж ингээд нэг хайлсан туулах шиг ингэж явж идэг. Өөрийгөө нэгэнт хин юм бэ, юу юм бэ гэдгийг сансан цагт бол хинбгайч юу ч гэж ийсэн тэр бол нэг сонирн биш болдог тий. Тэр хүн магтахаар хөөрж тавихгүй бол хүн муулахаар гунигж тавихгүй бол гомдоод ах юм бол энэ биенээс ч одоо юу үлдэх вэ тий. Тийм энэ ялангуяа нөгөө эмэгтэйчүүдэд их ажиглагддаг те ялангуяа бид нар чинь нөгөө гэр бүлтэй болоод хүүхдтэй болоод ирэхээр ингээ бүх зүйлийг өөр хүүхдтэй зарцуулаад те өөрийгөө бүр ингээ таг мартцсан. Тэгээ тэрнээсээ болоод нэг осондоо өөрийн сүнсний бүх мэдлэг мэдээллийг дараад зөвхөн бусдын төлөө гэж ингэж өөрийнхөө хэлбэрийг өөрчилсөөр агаад эцсүүлд ингээ сэтгэл готролд ордог те би хин юм бэ гэдэг дээр ингээ тулцсан байдаг. Тэгэхээр энэ бүгдийг л ерөөсөө ингэж анзаарч сурах нь маш чухал юм байна. Угаасаа бидний дотор байсан тэр мэдлэг мэдрэмжээ ерөөсөө дарахгүй байх те. Ялангуяа бидний үед бол яг л тэгэж өссөн шүү дээ те. За хүүхэд юугаа мэдтiin дуугүй бай гэл хүүхдийн амыг хордог те. Чи жоох юм чи одоохондоо тэгэж болохгүй. За тэгээ эрэгтэй хөлтөөр бол бүр мэдрэмжээ хуваалцахыг ч хориглдог те. Эрэгтэй хөлтөж чи ийм багтаа яа уйлхаа болж гэдэг юм уу те. Гэх мэтлэн бидний үед яг ингэж өссөн. Гэтэл эн чинь яг бидний дотор байдаг тэр сүнсний бүх мэдлэг мэдрэмжийн маань гэж дараад исэн буруу зан үйл байсан юм байна те. Харин тийм яг үнэ. Тэгэл нөгөө яг эцэг эхчүүд хүүхдүүдээ одоо хүүхэд жишээ нь өөрийнхөө дуртай одоо мэрэгжлийг сонгохгүй л би иймэрхүү юмд сонирхолтой байна гингүүт наадах ч гэсэн мөнгө олж чадахгүй мэрэгжлээ. Миний хүү одоо жишээ нь ийм санхүүгийн чиглэлээр явуулж, хуулийн чиглэлээр явах юм бол одоо эн чинь мөнгө олдог салбар гэл одоо ингээд шууд хүний амьдралыг ингээд заагаад өгчдөг тий. Тэгтэл нөгөө нэг сүнсний мэдлэг мэдрэмжинд нь огт байхгүй тий. Тийм одоо мэрэгчлэр явчингууд нөгөө нэг сэтгэл ханамжгүй байдал гэл ингээл үсээд эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг яг тэр цэвэр цагаан сайхан цаас шиг байсан хүүхдийг бид нар өөрсдөө заалж ингэж нөгөө одоо энийг битээр сүүлийн үед бас их маш их давтаж яриад байгаа шиг санагдаж байна жаа. Тэгээ яалтчгүй л энэтэй ингэ буцаад холбогдчиход байгаа байхгүй юу? Хүн одоо дотроо одоо тий сүнснээсээ бүх зүйлийг мэдчихийдэг. Тэгээд тэр мэдлэг болвол бидний дотор ээж идэг. Тэрийгээ бид нар одоо ингээд хуц гаргаж ирдэг ээ. Тэгээд нөгөө одоо олон жил ингээд тэрийгээ мэдгүй явсан болохоор одоо ингээд тэр одоо гадуур нь нөгөө бохирлогдсон зүйлсээ ингээд арилгаж тий. Тэгээ нөгөө дотроосоо тэр үнэн мэдлэгийг олох гээд л одоо бид нар чинь ингээд явж байгаа шүү дээ. Тийм харин энийгээ анзаарсан болохоор бит хоёроос хүүхдүүд дээрээ бас энийг ер нь нэг тэгж нөгөө шахаж шаардгаа болсон те бүх мэдрэмжийг хуваалцахыг маш их хичээдэг болсон. Хүсэхгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон те яг зөв гаргалгааг ингэж тавьж өгөх тэр суурийг л ингэж бэлдээд байна гэсэн үг. Тэгээ магадгүй бит хоёроос хөвгшин сүнсч байхыг үгүйсэхгүй те бидний хүүхдүүд тэгэхээр тэдрийг ерөөсө балчир байна баг байна гэж ингэж голох ерөөсө хэрэггүй юм байна. Аль болох л дотор нь байгаа тэр бүх мэдлэгийг мэдрэмжийг гаргаж яах нь маш чухал юм байна. Харин тийм. За тэгээд нөгөө нэг хоёлаа чинь түрүү юу ярьчлаа. Тийм. Тэгээ нөгөө нэг одоо энэ нийгэм болохоор маш их худал хуурмгаар дүүрсэн мэдэг тийм нөгөө нэг одоо нийгмийн стандарт гэдэг нөгөө л нэг одоо матрикс гэдэг юмараа халахлаад ингээд маш их худал итгэл үнэмшлүүдийг ингээд хүмүүсийн тархинд суулгасан байдаг тий. Тэгэд миний нэг маш их гайхдаг байсан зүйл болохоор хүмүүсийн хоорондын харилцаа. За тэгээд энэ харилцааг болохоор ингээд нэг амар тийм одоо shallow гэх юм одоо гүйхэн төвшөнд ингээд одоо амар өнгөний зүйл айгүй их байдаг те. Тэрийг маш их гайхдаг байсан юм байна. Одоо ингээд найзын харилцаанд, хосын харилцаанд одоо өөр юу гэдин те. Зүгээр нэг юм өнгөн тал. Тэгээд би болохоор яг тийм нөгөө нэг
янз бүрийн харилцаанд болохоор яг бас тэр нөгөө цаад тэр гүн талаас нэг одоо агуулгын айгуу тгий чухалчилж үздэг байсан юм билээ. Тэгээд нэг юм болохоор ингээд манай нөхрийг ингээд хүмүүс амар царай муутай гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд ёо чи өстэ нэр яаж нөхрөө таасан байна гэд баг манай нөхөр тэр үгэнд баг ингээд травматай болсон заяа. Тэгэл ингэдэг байхгүй ёо хүмүүс ингээ ядаргаатай юм аа ингээл өстэ нэр их нар чинь чамайг яаж таасан гэдэг амар хэцүү байна гэд тэгж байгаа байхгүй сүлдээ. Яагаад хүмүүс ийм байт юм болоо тий хоёр хүн болоод хоорондоо ингээд нийлцэн одоо ингээд 10-аад жил ингээд амьдраа явж байна. Тэгтэл тэр хүнийг би болохоор ерөөсөө тэр царай зүс ямар байна тэр гэж ерөөсөө анх нэг харж байгаагүй. Ямар сайхан хүн бэ гэдэг талаас нь айгүй хардаг гэсэн. Яг тэр хүн одоо хин юм бэ тий тэр хүний зан чанар альваад хандж байгаа хандлага тэгээ тэр сэтгэл энэ төргийг айгүй хардаг гэсэн. Би анх болохоор нөгөө нөхрийгөө энэ хүн миний нөхөр болноо тэр гэдэг ерөөсөө тийм зүүдлээчгүй төсөөлөөчгүй байх үедээ гарт нэг удаа ингээ хурж ийсэн байхгүй. Тэгсэн чинь яг тэр үед ингээд ямар мэдрэмж төрж ийсэн бэ гэхээр яг нэг тийм кинон дэр гардаг шиг удаашрал ай яваал гэдэг шиг тий. Яг мэдрэмжийг ингээ яг үгээр илэрхийлэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол энэ хүн миний заяаны хань мөн байна гэсэн тэр мэдрэмж бол яг орж ирж исэн. Тэгээ яг ийм мэдрэмж бол бас байд юм билээ. Хүн бол тэрийг шууд мэдтгэл юм билээ. Тэгээд тухайн үед бол би нэг сайн ойлгоогүй. Тэгээ бүр сүүлд ингээ суудсан хойно яг тэрийг буцаагаад бодохдоо би нэрээ тэр үед яг энэ нөхрийгөө таньсан байна гэж бодож исэн. За тэгээд ер нь бол тэг хүмүүс юм нэг тийм өнгөнөө юмэг айгу хардгаа гэдгийг л одоо хэлэх гээд амар нуршлаа. Тийм тэгээ яг ингээ эргээ бодохоор ууг нь бол бидний сүнсэн тэр мэдээлэл байсан байгаа даахгүй тий. Яг л хэрэгтэй цагтаа яг хэрэгтэй үедээ мэдэрч чадвал ингээд ханаа сонгоход хүртэл хэрэг болдог байна шүү дээ тий. Тэр ихэнх тохиолдолд бид нар яг нөгөө яг хизээ хаана яаж хэрэгтэй байгаагаа ерөөс ойлгодгүй юм байна л да тий. Яг ямар үед надад ийм мэдрэмж төрөөд байна. Энэ яг миний жинхэнэ мэдрэмж мөн үү гэдгээ л ялгаж салахгүй энэ нөгөө 3D амьдралынхаа өнгө мөнгөнд хуурдсан тий. Би мөнгөтэй баян үнэтэй л суух хэвээр бусад мэдрэмж бол хамаагүй гэдэг ингээд өөртөөхөө мэдрэмжүүдийг ингээд дарцсан байдаг болохоор бас ингээд өөрөө ирэхгүй одоо ингэж амьдралд аз гутгах гэдэг юм уу өөрөө ирэхгүй буруу сонголт хийх иймэрхүү алхмуудыг бид нар өөрсдөө мэдлгүйгээр хийждэг юм байна тий. За тэгээ дараагийнх нь болохоор нөгөө нэг юу байна? Авиас тий. Хүн болгон өгөгдөлтэй. Авиасгүй нэг ч хүн байхгүй. Ямар нэгэн зүйлд өгөгдөлтэй байдаг. Тэр бол яг тэр хүний одоо энэ амьдралдаа тэр зүйлээрээ ингээ хоолоо олж идэ гэд уулна ингээд цаанаас нь ингээд заяатсан зүйл байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор хүний одоо гол тэр бас хүн сүнсний мэдлэг мэдрэмж байдаг тий. За чиний хувьд болохоор тэр тал дээр яг юунд чи авьяастай хинт зааж өгөөг байхад эсвэл жоохон л мэдээлэл хүчгэд тэрийг ингээл ингээл шууд авчдаг. Тим зүйл ямар талбарт байдаг вэ? Манай эмээ айгу уран хүн байсан байхгүй. Дээл ойдог, гутал ойдог Монгол. Тэгээ би тэрийг хараад ягаад ч би ингэж хийж чадах юм шиг ингэ санагддаг байсан. Тэгээд ингээд яг эмээгийн хийж байгаа бүх деталуудыг ингэ нарийн сайн хардаг. Тэгтээ би ерөөсө тэрүүнгээр ингэж өөрөө оролдож үзээгүй л дээ. Тэгтээ одоо хүртэл би ингэж тийм хүмүүсийн юм ойж байгаа бичлэг те дээл ялангуяа дээл гутал ойж байгаа бичлэгийг харах маш их дуртай. Яг тэгэхээр тэнд би нэг л юм хийж чадах юм шиг надад санагдаад идэг. Магадгүй би цаг зав гаргаад нэг юм хийгээ суугуул баг миний гарс юм гарах байх гэж би заримдаа боддог. Тэгээд бага ахтаас би мэдгүй тоо физиктэй айгу сайн байсан. Яг тэрийг ингэж анзаарсан байхгүй. Гэхдээ би ингэж тоо физикийн ялангуяа физикийн хичээл дээр бол ингээ багш нарын тайлбарлаж байгааг маш хурдан ойлгочдөг гэсэн. Тэгээд багш нар ингээ айгуу сонин физикийн хуулийг тухайн үед л надад тгий санагддаг байсан. Зэ ингээ амар нуршуу ингээ тайлбарлаад байгаа юм шиг. Гэтэл би ингээ багшийн ярьсан ингээ хөрвүүлж өөр дээрээ ингээ хөрвүүлж аваад за ийм л утгатай юм байна. За энэ ийм л юм байна гэд ингээ өөр дээрээ ингээ хөрвүүлж аваад ингээ айгуу хурдан ойлгочдөг гэсэн. Тэгээд дараа нь гэтээ миний тэр ингэж хурдан ойлгодог би энэ үнд ингэ сайн юм байна гэдгээ би бас тухайн үедээ ингэж өөрийгөө мэдрээгүй л байгаа байхгүй тий. За ийм л юм байна гэд ингэ бодож идэг гэсэн. Тэгэл нөгөө яшин шалгалт өгөхөд яагаад ч юм цаанаасаа л би тоо физик дээр хамгийн өндөр оноо авцсан тий. Тэгэл тэрүүнгээрээ л их сургуульд орж исэн байхгүй. Тэгэхээр бас нэг ийм төрлийн өгөгдөл надад байдаг байсан байж магадгүй гэж би одоо боддгийн.
Тэгээ бас оюутан болоод нөгөө Рубик шоун дээр маа нэг оюутан ангийн нэг охин юм Рубик шоу авчирсан эвлүүлээ суужсан байхгүй юу? Би тэгээ тэрийг зүгээр л ингээд өөр ширээн дээр суудсан ингэж харж ирсэн аа. Халуу надаа нэг өгч дөө гэж авсан. Тэгэл аваад ингээл эхний үеийг нэвлүүлээл хоёр дахь үеийг нэвлүүлээл ингээл гурав дахь үеийг нэвлүүлэх гэл ингээд идсэн чинь нөгөө манай ингээ хүй чи наадгаа яаж эвлүүлдгийг мэддэм үү гэж надаас тэгэхгүй хэлэв. Үгүй сая чамааг харж байгаа л ингэдэм болоо гэж тол эвлүүлж чинь гэсэн чинь хүй чи одоо ямар амир би наадгаа жистаа сурах гэж өчнөө сар жил ах их чирээ заалахад баг одоо л учрыг олж байгаа чинь чи намайг хараад шууд ингээ эвлүүлчих юм уу гэл ингээ гайхчихсан хгүй. Тэгэхээр хэрвээ би яг тэрийга тухайн үедээ мэдээд те яг ингээд өөрийнх нь тэр дотор байгаа тэр мэдээлэлээс сэргээсэн бол магадгүй энүүгээр илүү амжилт үзүүлэх байсан ч гэж магадгүй гэж заримдаа боддгийг. Харин тийм тухайн үедээ тэгэл нөгөө нэг анзаарахгүй болохоор чинь тэгээд тэрийг ингээ бүдгрүүлээл дараал тэгэл ингээд холдоод алсраад явцдаг тий. За миний хувьд чинь ямар нэгэн зүйлийг ингээд ямар ч гэсэн нэг хүн зааж өгөхөр ингээд амар хурдан авчдаг гэсэн. Ер нь одоо ч тэгдэг л дээ. Манай ах ингээд нэгдүгээр ангид ороод тэгээд би болохоор цэцэрлэгт явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг ингээд 35 өсгийн ингээд унш сурах галстай бөө юм болж байгаа хөөх гэдэг ээжтэй ч гэсэн ингээд амар их хэрүүл задаа болол. Уйлаа мэлэн болол. Тэгээ би тэрийг ингээ хажуунаас нь харж байхдаа яагаад ингээ нэг сурахгүй ингээд уйлаад юу яагаад байгаа юм бол ээж загнуулж мэгнүүлээд байгаа юм бол гэдэг амар гайхаж ирсэн. Би болохоор зөвөр ингээ хажууд нь ингэж бараг сууж байгаад ингээд нэг мэдсэн чинь уншаа сурцсан. Тэгээд ингээ нэгдүгээр ангид орохдоо би болохоор ингээд минутанд 100 200 үг энэ төр уншдаг болчоод орж исэн байхгүй юу. Тэгээд тэрнээс хойшлохоор ингээд ер нь ингээд ямар нэгэн зүйлийг ингээд сурахтаа ямар ч гэсэн юм хурдан байсан юм байна гэд ингээ бодсон. Тэгээд сүүлд нэг 10 дугаар ангид орчоод байжсэн чи нэг 7 хоног нэг англиний давтлага аваад тэгээд тэн дээр болохоор ингээд нөгөө англиний 26 цаг маг гэл ингээл үтсэн чинь ингээд бүгднгийнх нь ингээл учрыг ингээл 7 хоног дотор ингээл олцдог байхгүй юу. Тэгсэн чинь яг нөгөө хамт сурж исэн нэг 5 6 хүүхдээсэн. Тэгээд тэн дунд болохоор манай найз исэн. Тэгээд манай найз болохоор ингээд толгойн эргэж мэргээл ингээд тахтанд бас ингээд тэгэхэд бас амар гайхажсэн. Ийм ойлгомжтой хад яагаад ингэж сурахгүй юм бол яагаад ингэж толгойн эргээд байгаа юм бол гээд яг нэг өөршгөл бодож байгаа штэ энийг ингээд ойлгоцсон байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд ер нь иймэрхүү юм аа ингээд харж байхад болохоор ямар ч гэсэн ингээд юмыг айгу хурдан сурчдаг гэдэг. Тэгээ манай ээж болохоор энэ айгу тийм потенциалтай хүүхэд байна мэн гэж тэгжсэн. Тэгээд тухайн үедээ болохоор яг ээжийн хэлснээр л би бодоо явж байгаа штэ потенциалтай тарих сайтай байна. Тэгтэл гэж бодож исэн хэлээ. Тэгтэл тэр болохоор тархиных биш дээ. Тэр чинь болохоор одоо тэр олон төрлийг авч одоо туршлагатай сүнсэл байна л гэсэн л үг юм байна л та. Одооний энэ өнцгөөс ингээ харахад хэр хүний махан биений мэдээлэл болохоор ген байгаа тий. Ээж ааваас өвлөж авсан одоо юу гэдэг авьяас нь өвлж авч ээж болно. Одоо зан хаашийг нь тий өвлж авч байж болно. Эсвэл одоо биеийн одоо өвчлөлүүдийн ч гэсэн авч болдог. Тэгээ миний хувьд болохоор би ээж аваас өвлж авсан юм болохоор авьяас гэж бодоод байгаа байхгүй. Би энийг болохоор миний сүнсний одоо үүрэг даалгавар бол би урлагийн хүн энэ төр гэж бодоо явж явах үе бас байсан надад. Гэхдээ би ингээд улам илүү их одоо өөрийгөө буцааж олж авч явахдаа би чинь урлагийн хүн яг биш юм байна. Энэ авьяас нь болохоор миний ээж аавынх юм байна. Миний ээж аав болохоор хоёулаа урлагийн хүн байдаг байхгүй. Тэгээд насаараа одоо ингээд театр тэгээд одоо дуу хөгжмийн багш гэдэг ингээ хийгээ явцсан тийм хүмүүс идэг. Тэгээ яг миний нөө айл баг байхаас эхлээл миний дотор нэг байнга нэг ритм явж идэг гэсэн ингээл пам пам гэл. Тэгэл хаач явсан ингээл хуруугаар ингээл битний дагуу ингээл хөдөлж идэг тий. Бүр ингээ унтчихтаа хүртэл ингээ миний хуруугаар ингээ хөдлөөд идэг гэсэн. Тэгээ би өөрөө ингээд хөгжмийн одоо тий урлагийн дуу бүжгийн сонирхолтой учраас тэрийгээ би одоо миний сүнсний үүрэг даалгавар бол энэ гэж боддог байсан. Тэгтэл энэ бол зөвхөн миний махан биений мэдээлэл. Гэтэ би энэ генийхаа дагуу тий одоо махан биенийхаа удмынхаа одоо тэр ээж аваас өгсөн өвгдлийнхаа дагуу ингээд амьдрал бас болно. Сайхан бас ийм таашаалтай сайхан амьдарч болно тий.
Гэвч одоо яг миний сүнсэн биений мэдээлэл юу юм бэ? Би миний сүнсний үүрэг даалгавар юу юм бэ гэхээр би одоо багш байгаа. Тэгээ яаж тэрийг мэдсэн бэ гэхээр би ингээд бясалгал хийж байгаа. Тэгээд яг нөгөө өнгөрсөн үедээ те би ингээд бага насанд очиж байгаа байхгүй. Би бүр жоохон цэцэрлэгт байхаас ахгуулаад ингээл өөрөө өөртөөгөө ингээл ярьж идэг те. Цэцэрлэг дээр сурсан юм аа гэртээ ирээл ганцаараа тоглож байхдаа хүүхдүүдээ ингээрээ тэгээрээ гэл одоо яг өөрийгөө багш болгож ингэж тоглодог. Яа 10 жилд орлоо хичээл дээр үдсэн хичээлээ ч гэсэн гэртээ ингээд гэрийнхаа даалгаврыг хийж явахдаа яг багш болцсон юм шиг тий ингэж хийдэг гэсэн. Тэгээ яг миний энэ амьдрал дээр байгаа энэ зан чанар ч гэсэндээ одоо ямар нэгэн шин юм мэдэж авлаа гэхэд тэрийгэ заавалчгүй хүнд ингээд хуваалцдаг тий. Энэ ингэдэм бэ шүү, тэгдэм бэ шүү гэд ингээд хэлдэг. Энэ бүхнийгээ би харж байхдаа миний одоо сүнсний үүрэг даалгавар бол багш юм байна. Гэвч одоо би чинь яг миний мэрэгжил бол англи хэлний багш байгаа шүү дээ тий. Тэгээ би яг багшилж байх үедээ болохоор тэр мэрэгжилдээ бол жаахан дургүй байсан. Тэгээ би энийг бодохдоо болохоор би багшид дургүй гэж бодож байсан. Тэгтэл би яг хичээл зааж байхдаа тэр хүүхдүүдтэй харилцаж байх үедээ тэр үедээ бол маш аз жаргалтай байдаг тий. Маш дуртай байдаг. Хүүхдүүд ч надад маш хайртай байдаг гэсэн. Тэгээ яг юунд нь би дургүй байсан бэ гэхээр тэр нэг утгагүй тий ямар ч хэрэггүй зүгээр шалгалтанд зориулж ингэж бэлддэг тэр бичиг цаас тэр нэг залхмаар тэр нэг юм нэг ямар ч үр ашиггүй тийм цаасны ажлууд байсан айгүйх залхдаг гэсэн. Тэгээд ер нь бол энэ багшийн ажилласаа бүр ингэж залхаад явж исэн. Тэгээ одоо би буцаж одоо ингээд тэгээ би чинь багш хүн юм биш дээ гэдгийг би одоо саяхан олж мэдэхтэй би сүнслэг багш болох хэрэгтэй юм байна гэсэн одоо зорилготойгоор явж байгаа. Тэгээд яг энэ подкаст ч гэсэндээ дөнгөж эхлэл нь тий одоо болохоор зөвхөн юм процесс явагдаад байна шүү дээ тий зөвхөн одоо өөрсдийнхөө туршлагаас ингээд бусдаагаа хуваалцаж байна. Магадгүй ингээд хэдэн жилийн дараа тий би одоо хүмүүс одоо өөрийгөө гэрэлтүүлэхэд нь тусалдаг одоо гэрлийн ажилтан гэрлийн багш болох ёстой байна гэдгийг ингээд ойлгосон юм аа. За тэгвэл яг энэ бүгдээс ингээд үнэхээр бид нэр яг ингээд сүнсний мэдлэг мэдрэмжээ яг хэрхэн сэргээх ёстой юм те? Яаж сонсож сурах ёстой юм бэ? Ерөөсөө л тэр нөгөө бага нас руугаа очих тий. Бага наснда би юу бодож сандаг байлаа, юу хийдэг байлаа, юунд дуртай байлаа ч гэдэг юм. Яг тэр нөгөө бага насны мэдээлэл болохоро бага насны тэр дурсамж болохоро жинхнээсээ та. Түүнээс яг өнөөдрийн байгаа та болохоор энэ нийгмийн хэм хэмжээнд тааруулах гэж өөрийгөө өөрчилсөөр байгаад ер нь бол өөрөөсөө өөр хүн болцсон явж байгаа гэсэн. Тэрнээсээ үүдээд нөгөө нэг яг тэр нөгөө сэтгэл ханамжгүй байдлууд одоо явж байгаа штэ ер нь бол тий хүмүүс ингээ нөгөө сэтгэл готролд орох марах энэ төр чинь ерөөсөө тэрнээс үүдэлтэй. Яг тэр бага насаа бид нар бол ихэвчлэн мартцсан байдаг. Тэгээд ер нь бүх зүйлийг ингээд энэ тарих маань санах боломжгүй штэ. Гэхдээ цаана нөгөө хард дискэнд ингээд одоо хальс бичлэг шиг ингээд бүгдийг бичээд авсан байдаг учраас тэрийг яаж гаргаж авах вэ гэхээр нөгөө бясалгал. Тийм нөгөө л бясалгалаа сайн хийх те. Тэгээд нөгөө өмнөх дугаар дээр ярьж байсан ш нөгөө нэг сүүдрийн ажлаа бас маш сайн хийх те. Тэгхийн бол яг бидний энэ дотор байгаа бүх мэдлэг мэдрэмж маань ингээд сэргэх боломжтой. Тэгээд бас дээрэс нь нурлагийнхан бас айгүй азтай тий. Өөрсдийгөө алдахгүйгээр буюу яг тэр сүнсний мэдлэг мэдрэмжтэй ингэж юу гэдүүлээ. Сүнсний мэдлэг мэдрэмжээрээ ихэнх нь ингэж нөгөө мэрэгчлээ сонгосон юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгээд энэ урлагийнхныг ингээд зарим нэг ингээ харахад юу надад тгий санагдтыг. Гэх мэтлээ ингээд бид нэр ууг нь яг ингээд бага наснаасаа л өөрсдийнхөө мэдрэмжийг дарахгүйгээр ингэж өссөн бол аль хэдийн өөрийгөө олох буюу өөрсдийнхөө хийх тэр зорилгыг тодорхойлцсон байх ёстой байсан. Тэгэхдээ яг ингээд ихэнх тохиолдолд бид нэр яг ингээд нийгмийн шахалтаас гэр бүлийн байдлаас болвол ингэж өөрсдийгөө алдсан, шал өөр хэлбэр төрстэй болсон, шал өөр юм хийцэн. Тэгээ тэрнээсээ ингэж ханамж авахгүй, сэтгэл ханамж авахгүй ерөөсөө ингэж явсаар байгаа л энэ амьдралыг бас ингэж зарим тохиолдолд дуусгаж байгаа нэг харамсалтай тий. Тэгэхээр бид нар яг ингэж өөрсдийнхөө дотор байгаа тэр сүнсний мэдээллээ сэргээгээд яг хүссэн юмаа хийхээр ямар гоё аж аргалтай болж байна тий.
Яг л энийгээ олох хэрэгтэй байгаа байхгүй. Мэдээж одоо ч гэсэн оройтойгүй те бид нар ингээл одоо л сүнсний сэрэлт явагдаж байна. Одоо л өөртөө олж ийн гэж энэ юусоо оройтойгүй те харин ч ингэж хэлж байгаа нь өөртөө мэдэрж байгаа нь үнэхээр гоё таатай байна те. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг нэг гоё дүгнээд хэлчихв. За тэгээд энэ бүхнийг дүгнээд хэлэхэд бид бүхэн хүн болгон өөрийн сүнсний мэдрэмж гэж байгаа. Тэгээд тэр мэдрэмж маань яг жинхнээсээ та юм шүү. Тэгээд бид нар энэ нийгмийн одоо нөлөөнөөс болоод бид нар тэр мэдрэмжээ дарсаар байгаа бүдгрүүлсээр хагаад бид нар өөрөөсөө өөр хүн болж ингэж төлөвшсөн байдаг. Ингэсний үр дүнд болохоор маш тийм сэтгэл ханамжгүй амьдралаар амьдарсаар хагаад дуусна. Эсвэл нэг болол та үнийгээ ухаарад өөрийгөө буцааж олж авснараа маш сайхан тийм сэтгэл ханамж дүүрэн амьдралаар амьдрна. Ингээд сэтгэл ханамж дүүрэн амьдрснараа бид нар энэ амьдралыг бүрэн утгаар нь мэдэрч өөрсдийн энэ амьдралын зорилгыг одоо бүрэн дүүрэн гүйцэлдүүлээд эндээс одоо явах юм шүү. Тэгээд мэдээж энэ бүгдийг олж авахын тулд бясалгалаа маш сайн хийх хэрэгтэй тий. Өмнөх дугаар дээр бид хоёр байнга хэлсээр л байгаа. Яг өөрсөндөө таарсан ямар нэгэн бясалгалын аргатай болоорой тий. Тэгээ бясалгал хийн гэдэг нь юус ингэ зүгээр суух ч юм уу тий нүдэнэ зүгээр суухыг ч хэлэхгүй тий. Ер нь яг өөрийнхөө дуртай юмыг хийж гинэ гэдэг чинь л юусоо тэр чигээрээ бясалгал тий. Тэгэхээр яг нэг өөр таарсан тэр бясалгалын аргыг олчих юм бол өөртөөхөө сүнсний мэдрэмжийг ингэ сэргээх үнэхээр том алхам болж чадах нэ. За тэгээ хоёулаа өнөөдрийнхөө дугаарыг ингэ тасах уу. За тэгээд хэрвээ танд таалагдсан бол лайк болон subscribe дарж бид хоёрыг дэмжээрэй. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.